өнөөдрийн хичээлээр бүгдээрээ амьд биеийн онцлог шинж юу вэ? За өнөөдрийн хичээлийн гарч хийх төвчтэй бичээрэй. Амьд бие гэж юу юм бэ? За өснөлтийг ажиглаарай хүүхдүүдээ. Өснөлтөн дээр юу вэ? Бич тэмдэглэж авах болоогүй. Дараад нь өснөлтийг хийгээ. Яагаад гэсэн асуултанд хариулж бичээд явуулнаа. Энэ бол миний дүү. Түүний нэрийг Баяр гэдэг. Харин энэ бол миний тоглох дуртай тоглоом. За харъя. Би дүүгээ үлгэж чаддгүй. За энэ Баяр дүүгээ үлгэж чаддгүй. Харин тоглоомоо бол үлгэж тоглоход амархан байсан. Яагаад амархан байсан юм бэ хүүхдүүд? Бодоорой. За дүүгээ үлгэж чаддгүй. За дүү яагаад дүүгээ үлгэж чаддгүй? Дүү гар хөлн хөдөлдөг, уйлдаг. Харин тоглоомоо үлгэхэд бол амархан байдаг. Дүү шиг нь уйлахгүй, гар хөлн хөдлөхгүй тоглоом учраас үлгээхэд амархан байсан байж магадгүй гэж бодож байна. Та нарын бодлоор юу юм бэлээ? Яагаад ингэ үлгээхэд амархан байсан юм бол? За энийг нь өөрсдийнхөө бодлоор бичээд багш руугаа явуулна. За дараагийнхыг харъя бүгдээрээ. Миний дүү чихэр идэх дуртай. Харин би тоглоомон хүүхэлдээ ба нохойдоо чихэр өгөхийг хүсдэг боловч тэд идэж чадахгүй. Дүүн чихэрэнд дуртай. Харин тоглоомондоо чихэр өгөхийг хүсдэг боловч идэж чадахгүй. Яагаад? Энэ тоглоом чинь амьгүй бий учраас ямар нэгэн идчих боломжгүй. Харин дүүн нь чихэрэнд дуртай. Яагаад? За энийг хариулаад бичээрэй хүүхдүүдээ. Миний дүү хоолндоо дуртай учраас өдөр ирэх тусам том болж байгаа. Харин миний Барби хүүхэлдээ ба нохой хоол идэхгүй учраас том болохгүй. За энэ хоёрын хооронд ямар ялгаа вэ? Дүү нь бол том болоо л байгаа. Яагаад гэвэл сайн хоол иддэг учраас. Харин Барби нохой нь том болохгүй. Яагаад? За мэдээж дүү нь бол амьд бие тийм амьд бие өсдөг, том болдог, үрждэг учраас том болоо л байгаа. Миний дүү дөнгөж алхаж сууж байгаа. Тэр нэг удаа ширээ мөнгөж унаад маш ихээр уйлсан. Дөнгөж хөлд орж байгаа хүүхдүүд энд очиод унж тусаал явдаг тийм. За би тоглоомоо санамсаргүй ширээ мөргүүлээд унгаасан боловч тэр уйлаагүй. Хоёрын хооронд ямар нэгэн ялгаа байна уу? Дүү болохоор ширээ мөргөөд унсан уйлсан. Харин тоглоомоо санамсаргүй унгаагаад ширээ мөргүүлсэн уйлаагүй. Яагаад? За тэгвэл миний хүүхдүүд одоо энэ хүснэлтийг дэвтэртээ хийгээд яагаад гэсэн асуултанд яагаад ийм байгаа юм бэ гэдгийг бичнэ. Өөрсдийнхөө бодлоор бичээрэй. Хүн болгоны бодол санаа өөр. Заавал энэ хүснэлтэнд энэ хүүхдийг энэ Барбиг энэ ногоог зурах гэсэн хэрэггүй. Бичээл алталт нь бичих болно хариулаад. Хүүхдүүд энэ зургийг ажиглаарай. Хамгийн ихний зурган дээр хүүхэд цэцгээ усалж байна тийм. За энд амьтан байна. Энэ бас хүүхэд байна. Цэцэг ч гэсэн амьд бие. Энд биднэрт агаар ус хоол тэжээл хэрэг болдог ч гэсэн энэ цэцгэнд бас агаар ус хэрэг болдгоо. Амьд бие учраас ургаж, цэцгэлж гэдэг чинь амьд биш. Агаартай, устай, нартай байгаа учраас энэ маань ургаж байна. За дараагийн зүгийг харъя. Хүүхдүүд үү. За хүүхдүүд байна. За гүйж байна, тоглож байна, амтан нисэж байна, явж байна, мөлхөж байна, заас сэлж байна. Дандаа амьд бие хөдөлгөөнд байгаа. Гүйн өсрөн хараа мөлхөн тоглоно гэсэн хөдөлгөөнд байна гэсэн үг.
За дараагийн зургийг харъя бүгдээрээ. За хоол хүнс эдгээр маань амьд бие хоол хүнсээр тэжээгдэж байдаг. Хоол хүнсгүй бол үлснэ. Бид нар хоол идэхгүй бол үлсэж юм гэдгийг мэдэрдэг. Амьтан хүртэл ялгаагүй. Хоолоо идэн усаа уун. Биднэрт хоол хэрэгтэй, ус хэрэгтэй. За дараа. За хүн байна. Хин цагаан дээр хүүхэд байна. Жижигхэн хүүхэд дараа нь том болсон, дараа нь бүр том болоод насанд хүрсэн байна. Тэгвэл энэ дээр өсөж үржсэн байна гэсэн үг. Амьтныг харъя бүгдээрээ. Амьтан ч гэсэн бас ялгаагүй. Тэгээд за дараа нь бас ургамал байна. Үндэснээс ахуулаад за тэгээд бас нэг маань ургасан, өндөр болсон, үржсэн. За дараа нь амьтан нэгдэхээ байж нэгдэхээ дахиад өндөглөөд өндөг нь нэгдэхээ болоод үржигдсэн байна. За хүн хүртэл ялгаагүй үржигдэг хүүхэд нь аав ээж нь байна, хүүхэдтэй байна, бас л үржиж олуулаа болж байна. Ургамалтай хүртэл бас ялгаагүй өсөж үржиж байдаг. Тэгвэл хүүхдүүдээ амьд бие гэдэг чинь дандаа өсөж, үржиж, тооморч, үсэрч, харайж, идэж, ууж хүн амьд бие болгон агаар ус нараад тэжээгдэж байдаг. За энэ зургийг ажиглаарай хүүхдүүдээ. Зурган дээр ямар амьд бие байна вэ? За бүгдээ. Хүн байна, амьтан байна, ургамал байна. Ургамал хүртэл амьтай гэж багш хэлсэн тийм. За амьгүй зүйл байна уу тэгвэл? Амьгүй зүйл бас байна. Уул, нар, чулуу тийм. За хүний гараар бүтээгдсэн зүйл нь байшин байна.